네, 날씨가 너무 좋습니다. 정말 우리 사업하기가 딱 좋은 시기가 아닌가 생각이 듭니다. Өнөөдөр орж ирсэн багш нартай энэ өдрийн мэнд хүргье. Цаг агаар бас үнэхээр сайхан тогтун гоё болж байна тий. Тэгээд бидний бизнесээ хийхдээ ч гэсэн их тийм таатай цаг үе ирж гин гэдгийг бас хэлмээр байна гэж. 네, 우리 사장님들 지금 보니까 전반적으로 직급 도전하시냐고 너무 바쁘신 것 같아요. 그렇죠? Энд байгаа захирлууд ихэнх нь одоо нөгөө ерөнхийдөө бүгдээрээ цолонд явж байгаа учраас бас 네. бүгдээрээ завгүй байгаа хаа тийм ээ. 네, 우리 사장님들 눈빛이요. 완전히 달라지셨습니다. Цолонд яваад эхэлсэн юм уу? Яг одоо өнөөдөр ингээ харсан чинь та бүхний одоо нүдний харц 네. бүгдээрээ айгүй өөрчлөгдсөн харагдаж байна. 왜 그러냐면, 목표가 있는 거와 목표가 없는 거는요, 눈빛 자체가 정말 다른 것 같아요. Яагаад тэгэхээр хүн ер нь ямар нэгэн зүйлд ингээд зорчхоор зориг тавьчихаар хүний нүдний харц хүртэл ингээд өөрчлөгддөг штэ тий. Тэгээд тэрийг бид нэр одоо ингээд өөрсдөө зориг тавиад цолонд явж байгаа учраас шууд миний хувьд бол ингээд баг хараад ингээд хүн зоригтой байхаар бас хүний нүдний харц хүртэл ингээд өөр болдго юм байна гэдгийг мэдэрч болдог тий. Тэгээд тэгж харагдаж байна гэж. 네, 그래서 우리 사장님들, 목표가 있어야지만 우리는 성장할 수 있고, 네, 성공할 수가 있습니다. Бид нар хүн бүр те ямар нэгэн зоригтой байвал заавал тэр зоригынхаа төлөө нөгөө явах тийм одоо хүч хүнд бий болдог тийм. Тэгээ тэрийгээ дагаад зориг байж ч зорилгын дараа заавалж үгүй амжилт хүлээж идэг гэж. 자, 오늘은 이제 신규분들도 좀 있는 것 같아요. 그래서 제가, 저희는 확신이 있어야 됩니다. Өнөөдөр бас нөгөө шинээр орж ирж байгаа хүмүүс ч байж магадгүй тий. Тэгэхээр бид нэр бүгдээрээ бас ингээд нөгөө хуучин бизнес эрхлэгчнэр шинэ орж ирж байгаа хүмүүс ч гэсэн ямар нэгэн талаар одоо ингээд энэ зүйлээс нэг зүйлийг олж авахын тулд өөртөө итгэлтэйгээр ингээд лекцээ сонсороо гэж. 네, 첫 번째는요, 이 애텀이라는 제품에 대해서 그 제품에 대한 확신을 가져야 되고, За тэгэхээр Itomiгийн бизнес хийхэд та одоо энэ ямар нэгэн итгэл байх ёстой шүү дээ. Энэ одоо бизнес хийхэд юунд итгэж та энэ бизнесийг хийх нь гэдэг чинь хамгийн чухал. Тэгэхээр хамгийн түрүүнд Atomiгийн бүтээгдэхүүнд бид нэр ингээд итгэдэг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тийм учраас бүтээгдэхүүнийг хамгийн нэгдүгээр одоо итгэл болох зүйл юм. 네, 두 번째는 제품에 대한 확신, 회사에 대한 확신. За хоёрдугаарт нь мэдээж бүтээгдэхүүний одоо тухайн ойлголтыг аваад тэрэнд итгэх. Хоёрдугаарт нь компани тухайн ойлголтыг аваад түүндээ итгэх нь маш чухал. 네, 세 번째는요, 어떻게 나같이 이렇게 평범한 사람도 성공할 수 있는지 마케팅에 대한 확신이 반드시 있어야 합니다. Мөнх жаргал микрофоно хаагаараа. За тэгээд 3 дугаарт нь болохоор яавал тийм ээ зүгээр ингээд над шиг хүн амжилтанд хүрч болох вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй тий. Тэгээд яавал одоо танаас өөр бусад хүмүүс амжилтанд хүрээд байгаа вэ гэдгийн гол нууц нь болохоор Itomiгийн маркетингийн төлөвлөгөө байдаг. Тэгэхээр 3 дугаар та Itomiгийн маркетингийн төлөвлөгөөг маш сайн судалж ойлгож тэрэнд бас одоо итгэл дүүрэн ажиллах хэрэгтэй. 네, 저는 제가 소비자 입장에서 처음에 이 제품에 굉장히 만족하게 되었었고요. Миний хувьд болохоор анх нөгөө хэрэглэгчийн байр сууриас харж байхад хамгийн их итгэлтэй байсан юм нь энэ компани бүтээгдэхүүн байсан. Би бол бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд үнэхээр одоо сэтгэл ханамжийг авч ирсэн учраас энэ бизнесийг хийж эхэлсэн гэж. 그런데 제품에 아무리 만족을 했다 하더라도요, 사실은 내가 이 사업을 해야겠다라는 마음은 들지 않았습니다. Миний хувьд болохоор мэдээж бүтээгдэхүүн сэтгэл хангалуун байсан. Гэхдээ ичнээн одоо бүтээгдэхүүн сэтгэл хангалуун байсан ч гэсэн энэ Atomiгийн бизнесийг хийн гэж бол би ерөөсөө бас төсөөлж бодож чадаагүй анхандаа. 그런데 이 애텀이라는 회사에서 주관하는 세미나에 참석해서 회사에 대한 믿음과 마케팅에 대한 확신이 들면서 이 사업을 해야겠다라는 결단을 내리게 되었죠. Анх бол зөвхөн бүтээгдэхүүнээс одоо сэтгэл ханамж аваад бүтээгдэхүүн сэтгэл хангалуун байдаг байсан. Тэгээд явцын дунд одоо хүмүүсээр дамжуулаад Itomiгийн системийн сургалт буюу сургалтанд ингээд очиж үзсэн. Сургалтанд очиж үзээд би Itomiгийн компани талаар сонсоод за мөн компани талаар сонсож явж байгаад Itomiгийн маркетинг сонсоод би бас энэ бизнесийг энийг одоо хэрэглэгч биш би бизнес талаас нь хийж болох юм байна гэдэг тэр итгэл төрөөд тийм шийдвэрийг гаргаж ирсэн. 자, 애터미는 한 번에 모든 비전이 다 보이진 않습니다.
За мэдээж Итомиг судлаад эхлэхээр нэг удаа та судлаад нэг удаа бүх одоо Итомигийн тэр алцын хараа буюу Итомигийн одоо бизнесээр дамжуулаад амжилтанд хүрэх тэр зам бол шууд ингээ харагддаггүй. 그래서 우리 사장님들이 꾸준하게 이렇게 이런 줌이나 본사 세미나에 참여하셔서 꾸준하게 듣다 보면 어느 순간에 와, 이게 될 수밖에 없다라는 확신이 반드시 드실 거라고 생각합니다. Тэгээд нэг удаа одоо системд хамрагдаад сургалтанд хамрагдсанараа бид нэр тэр том алсын харааг олж харж болж чадахгүй. Тэгтээ хамгийн гол нь тууштай ингээд янз бүрийн сургалтанд энэ онлайн семинар ч юм уу, Итомигийн семинаруудад хамрагдаад явж байхад тэр явцад магадгүй та тэр дундаас өөрөө тэр итгэлийг олж авдаг. Хамгийн гол нь тууштай явах нь хамгийн чухал байдаг. Явж байгаад аль нэг зүйл нь танд одоо ойлгогдоод ойрхон шиг санагдах юм бол би ч гэсэн энийгээ дамжуулаад бас амжилтанд хүрч болох юм байна гэдэг зүйл заавал харагддаг гэж. 자, 우리 사업은요, 사업을 시작하다 보면 계속 잘 되지 않고 계속 안 되지 않습니다. Бидний энэ бизнес бол яг хийгээд эхлэхээр хийгээд явж явах хугацаанд өдөр болгон өргөлж амжилттай яваад байдаггүй, өргөлж бүх юм сайн болоод байдаггүй. Бас өргөлж бүх юм сайн болдгоо тийм бүтлгүүцдэг ч үгүй гэж байгаа. 가끔은 앞이 안 보일 때도 있고 이게 정말 되는 건가, 되지 않는 건가라고 의심이 들 때도 있었죠. Заримдаа хүн лимжиндээ одоо яг энэ бизнесийг хийгээд эхэлж байхад яг миний урд юу байгаа нь заримдаа харагддаггүй тий. Би яг ингэ зөв явж байгаа юм болов уу, буруу явж байгаа юм болов уу? Энийг хийгээд би яг амжилтанд хүрэх юм болов уу, хүрэхгүй юм болов уу гэсэн эргэлзээнүүд ч гэсэн явцын донд төрдгөө. 저는 그럴 때마다요, 이 애터미 마케팅을 계속 풀면서 저 스스로의 확신을 얻게 되었습니다. Яг тийм сэтгэл төрөх үед миний хувьд бол яг тэгж бодогдох үедээ Атомигийн хамгийн гол барьж авдаг зүйл нь юу вэ гэхээр Атомигийн маркетинг би үргэлжлэн сонсдог байсан. Маркетингийн сонсоод өөрийнхөө тэр одоо бодож байгаа эргэлзээгээ тайлаад цаашаа явах одоо хүчийг Атомигийн маркетингийн төлөвлөгөөг сонсож би авдаг. өөрийгөө тэгж зоригжуулж урагшаа явдаг байсан. 네, 제가 이 마케팅을 정확하게 이해하고 나서는요, 정말 심장이 두근거려서 몇 주 동안 잠을 이루지 못했습니다. Тэгээ анх би яг Итомигийн маркетингийг сонсоод ойлгочхоод маш одоо олон удаагийн сургалтанд явж ирсэнээр ойлгосон байна шүү дээ тий. Ойлгочоод үнэхээр энэ маркетинг нь одоо ёстой ямар альтайхан юм бэ гэд бодсон тэр өдөр. Тэгээд маркетингаар дамжуулаад би ч гэсэн одоо мөнгө олж болох юм байна, амжилтанд хүрэх болох юм байна гэж бодцоод тэрэндээ догтлоод би бүр ингээд хэдэн өдөр шөнө бас нойргүй хонжсэн үед надад байгаа. 자, 오늘 이 시간에는요, 저를 심장 뛰게 만들었던 애터미 마케팅에 대해서 설명할 건데요. Өнөөдөр би болохоор яг одоо өөрийнхөө тэр миний зүрхийг үнэхээр ингэж одоо гүйж байгаа юм шиг тийж хурдлуулж өгсөн тэр маркетингийн төлөвлөгөөг товчхон та нартай танилцуулах болно. Өнөөдрийн гол сэдв маркетингийн талаар ярих юм байна. 네, 우리 사장님들이 집중해서 들어주셨으면 좋겠습니다. манай энд байгаа хүмүүс яг анхаарлаа сайн төвлөрүүлээд сонсвол баярлалаа шүү. 자, 공유를 먼저 할게요. Дэлгэцээ шеэрлээ та нарт харуулж байгаа тайлбарлая. Яана би одоо энэ орчуулга хийхгүй удсан чи Атомигийн хийлтийн бас тусгай хийх шүү дээ бурхан. Манай энд хэл мэддэг хүмүүсээ бол намайг бас ойлгоорой. 자, 애터미 마케팅 플랜은요, 일반적인 마케팅하고는 조금 차이가 있습니다. Итомигийн маркетингийн төлөвлөгөө бол энгийн нөгөө нэг амьдрал дээрх маркетингийн төлөвлөгөө гэж байдаг шүү дээ. Тэрнээс жоохон ялгаатай тал байдаг. 자, 우리 사장님들, 한두 사람이 100억, 200억을 독점해서 가져가는 게 가져가는 게 좋을까요? 아니면 여러 사람이 월 1억을 함께 나눠 가져가는 게 좋을까요? Та нарын бодож байгаагаар тийм ээ одоо 100 сая, 200 сая төгрөгийг 1-2 хүн ингээд сар болгоно аваад байвал та нарт таалагдах уу? Эсвэл сар болгоно олон төрлийн хүмүүс тэр 200 сая, 300 сая төгрөгийг хуваагаад авах нь та нарт таалагдах уу? 자, 애터미는요, 먼저 시작한 사람이나 지금 시작한 사람이나 나중에 오는 사람이요, 가져가는 몫이 똑같습니다. Итомигийн маркетингийн бас нэг чухал зүйл нь болохоор айл одоо хэдэн жилийн өмнө Итомид ороод элсээд бизнес хийгээ явж байгаа хүн өнөөдөр эхэлж байгаа хүн хоёрын одоо авдаг тэр олдог орлого нь адилхан байдаг. 네, 현재 17명의 임페리얼 마스터들이 있죠. одоогоор бол 17 임페리얼 마스터 төрсэн байгаа тий. 자, 먼저 임페리얼 됐지만 저희가 임페리얼 갔을 때도 나중에 오신 분이 임페리얼 갔을 때도요.
똑같이 상한선에서 다 만나게 되어 있습니다. Ямар ч байсан одоо 17 Imperial Master төрөлцсөн байгаа тэр хүмүүсийн авж байгаа орлогыг бодоод үзэхэд өнөөдөр энд сууж байгаа завхарлууд ч гэсэн Imperial Master боллоо. Таны дараа ороод Imperial Master болсон хүн ч гэсэн бүгдээрээ яг нэг уулын оргил дээр уулзж байгаа юм шиг нэг цэг дээр уулздаг, адилхан орлого авдаг. Тийм одоо дээд хязгаарыг тогтоож өгсөн нь онцлогтой. 네, 조금 지금 시작했다 하더라도요, 우리는 충분히 다 임페리얼 안에서 만날 수가 있습니다. Өнөөдөр ихсэн ч гэсэн тэр саяны 17 Imperial Master-та нэг цэг дээр очиж уулзах ийм боломжийг бүрдүүлж өгсөн маркетинг байгаа. 자, 여러분, 우리가 어차피 써야 되는 생필품인데요. 품질은 명품이에요. За бид нар угаасаа хаанаас ч гэсэн мөнгөөр худалдаад авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн итомид байдаг. Гэхдээ бусдад одоо дэлгүүрүүд борлуулж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад бүгдээрээ нөгөө маш одоо чанартай брендинг бүтээгдэхүүн гэж хэлж болно. 네, итомийн бүтээгдэхүүнийг. 명품의 품질을 마트의 가격에 의해서 판단하면 어떠실 것 같아요? За брендинг бүтээгдэхүүний найрлагыг зүгээр энгийн нэг мартын бүтээгдэхүүнтэй адилхан үнээр борлуулдаг гэвэл та нарт ямар сонсогдож байна? 네, 같은 품질이라면 훨씬 더 좋게, 같은 가격이라면 훨씬 더 싸게 판다면 구매할 의향이 있으실까요? Яг одоо адилхан үнээр тий яг ингээд найрлагын хувьд өөр байгаад үнийн хувьд адилхан эсвэл үнийн хувьд өөр байгаад найрлагын хувьд адилхан байвал бас ямар байх вэ? 네, 애터미는 대중 누구나 쓸 수 있는 대중 명품의 전략을 갖고 있습니다. За итоми болохоор хинж хэрэглэж болохоор тийм одоо брендийн чанарыг шингээсэн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгийг мэдэх нь хамгийн чухал. 네, 현재 해외에 26개의 법인을 설립했고요. За одоогоор дэлхийн 26 улсад албан ёсоор борлуулалтаа хийж байгаа. 네, 글로벌 회사로 자리매김하고 있습니다. дэлхийн хэмжээний компани болж байгаа гэдгийг бас хэлмээр байна. 자, 애터미는요, 어차피 써야 되는 생필품을 내가 소비하죠. 마트를 바꿔서 소비하는 겁니다. Итомигийн хамгийн одоо нөгөө нэг төрүүлж бид нарыг мэдэх ёстой зүйл нь та нар мартаас ямар ч одоо төрлийн бүтээгдэхүүнийг аваад хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн эхэлж хийх ёстой зүйл нь өөрийнхөө хэрэглэж байгаа тэр дэлгүүрээр солих нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр мартаас авдаг янз бүрийн захаас дэлгүүрээс авдаг бүтээгдэхүүнээ Итомигийн онлайн дэлгүүрээс аваад өөрийнхөө хэрэглээг солих нь хамгийн ихний алхам. 자, 그동안의 소비는요, 어떤 마트에서 이렇게 소비했다 그래서 나한테 이득을 주진 않죠. 소득이 들어오진 않았죠. За бид нар өнөөдрийг хүртэл өөрсдийнхээ насыг ингээ бодоод үзэхээр маш олон жил өөр март дэлгүүрүүдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авч хэрэгэлсэн байдаг. Тэр дунд зүгээр одоо та нар яг ингээ тогтоод бодоод үзээрэй. Магадгүй тэр олон жил авч хэрэгэлсэн бүтээгдэхүүний чинь одоо төлөө тухайн дэлгүүрээс танд урамшуулал болгож исэн тийм зүйл байгаа юу? 근데 애터미 마트는 애터미 마트로 체인지를 했는데 체인지만으로도 나한테 소득으로 이어지는 겁니다. За тэгэхээр Итоми болохоор та зөвхөн тэр нөгөө бусад дэлгүүр маркета дэлгүүр зархийнхаа бүтээгдэхүүнийг Итомигаар сольсон дээр өдрөөс эхлээд биднэрт Итоми буцаагаад одоо урамшуулал болгодог ийм систем байгаа. 애터미는요, 저는 먼저 애터미의 왕 소비자라고 생각하거든요. Би ч гэсэн өөрийгөө Итомигийн хэрэглэгчл гэж бодож байсан. 그런데 제품이 너무 좋고 싸다 보니까 저는 주위에 알렸던 것뿐입니다. За тэгээд Итомигийн хэрэглэгчл гэж бодоод нөгөө бүтээгдэхүүнийг хэрэглээд яваад байсан чинь явж явах 네. явцдаа өөрийн одоо мэдлэггүй те бүтээгдэхүүн хэрэглээд өөр дээр гарсан зүйлийг хүмүүс хараад өөрийн мэдлэггүй одоо бизнес эрхлэгч болсон гэж. 자, 애터미는요, 언제든지 소비자로 있다가요, 내가 원할 때 우리 몽골은 사업자를 내죠. 사업자로 내면 소비자에서 사업자로 언제든지 전환할 수가 있습니다. За та хэрэглэгчээр хэдий ч инээ явсан ч болно те хэрэглээд бүтээгдэхүүнийг сайн мэдээд ойлгоод өөрөө хэрэглээд явж байхад өөрөө хэрэг хүсэх юм бол Солонгост ч гэсэн Монголд ч гэсэн та бизнес эрхлэгчийн статус руу шилжих бүрэн боломжтой. Гэхдээ Монголд болохоор бизнес эрхлэгч болохын тулд бид нар нөгөө хуулийн этгээд буюу компани ээж
байж одоо Atomy-гаас урамшуул авч эхэлдэг. 네, 또한 애터미는요, 소비자에서 오토 소비자, 사업자까지, 네, 애용 소비자에서 파트너까지의 과정을 겪을 수가 있습니다. За тэгээд энгийн нэг хэрэглэгчээс автомат хэрэглэгч болдог. Энгийн хэрэглэгч гэдэг нь одоо зүгээр ойр зур юм авч хэрэглэж байгаа дараа нь өөрөө бүх бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг болсон тийм автомат хэрэглэгч болцсон байж байгаа. Автомат хэрэглэгчийн дараагийн шат нь болохоор бизнес эрхлэгчийн статус руу ордог. Бизнес эрхлэгч болохын өмнөх нь бас ингээд нөгөө автомат хэрэглэгч болоод ирэхээр хүмүүс дагаж дуурайж хэрэглээд хүмүүст өөрийн бүтээгдэхүүн танилцуулж явснараа маш олон ингээ хэрэглэгчтэй болсон байдаг. Олон хэрэглэгчтэй болоод ирэхээр хүмүүс одоо бизнес эрхлэгчийн статус руу шилжихэд маш амархан байдаг. 저도 누군가로 인해서 이 제품을 소개를 받았고요. 소개받다 보니까 제품이 괜찮았어요. 그래서 다른 것들도 직접 맞게 쇼핑몰에 들어가서 구매하게 되었고요. За хин нэгэн хүний одоо танилцуулгаар Atomy-г анх мэдлээ. Нэг бүтээгдэхүүн аваа хэрэглэлээ. Тэр бүтээгдэхүүн таалагдлаа. Тэгэнгүүт дараагийн удаа хүн ер нь яадаг вэ гэхээр өөрөө судалж игдэг гэж байгаа байхгүй. Өөрөө судлаад өөрөө Atomy-гийн мартаас гараа захиалж хэрэглэдэг болж байгаа. Шатлал нь. 제가 이것저것 제품을 써보니까요. 그 효과가 굉장히 탁월했습니다. За тэгээд энийг ч авъя, тэрийг ч авъя гэдээ өөрийнхөө хэрэгэлдэг юм болгоныг солиод хэрэглээд үзсэн чинь үнэхээр үр дүн үнэхээр сайтай байсан. 지속적으로 구매하다 보니까요. 나도 모르게 만족하게 되니까 주위 사람들한테 제품을 소개하게 되었죠. За тэгээ өөрөө хэрэглээд ингээд сэтгэл хангалуун байсан учраас бүтээгдэхүүн болгоноос надад үр дүн гараад исэн. Тэгээ зарим үр дүн хүн өөрөө ч мэдэхгүй байж хахад эргэн тойрны хүмүүс хараад мэддэг. Тэгээд бас өөрийн мэдлгүй нөө эргэн тойрны хүмүүстэй асуухаар нь танилцуулдаг болчихсон байсан гэж. 네, 그러다가 네, 수당을 받게 됐고요. 수당을 받게 되니까 와, 이게 뭐지? 한번 정확히 이 회사를 알아봐야겠다라는 생각이 들었습니다. Тэгээд одоо нөгөө өөрийн өдөр тутмын дадал зуршлаараа хүмүүс танилцуулаад ингээд ирсэн чинь энийг ер нь өөрөө нэг сайн судлаад үзье, компани талаарч гэсэн судлаад үзье, маркетингийн ч гэсэн нэг судлаад үзье гэж хүнд тийм сэтгэл төрдөө. 네, 그리고 애터미에서 주관하는 세미나에 참여했고, 세미나에 참여와 동시에 이 사업은 반드시 해야겠다라는 생각이 들었습니다. Тэгээд Atomy-гийг судалж эхэлж байгаад цаашаа ингээд судлаад явж байгаа хооронд семинарт очих шаардлага гарсан. Семинарт очиж сонсоод үзсэн чинь энэ бизнесийг би хийж болох юм байна гэдэг сэтгэл төрж байсан. 자, 애터미는요, 나를 중심으로 해서 좌측 그룹과 우측 그룹, 나와 같은 두 그룹을 소비자 조합을 만드는 두 줄 바이너리 시스템입니다. За, Atomy-гийн маркетингийн хамгийн анхных нь эхний одоо мэдэх ёстой зүйл нь өөрөөсөө хоёр тийшээ одоо хоёр ийм группээр A, B гэсэн хоёр группээр хэрэглэгчийг үүсгэсэн хоёр ийм хөллийн binary системтэй ийм маркетинг байдаг. 네, 세 줄 하고 싶어도 세 줄 할 수 없고요. 좌측과 우측에 딱 두 줄만 하시면 됩니다. Өөрийгөө тойруулаад 3 4 ингээд баг үүсгэе гэж бодсон ч тийх боломжгүй. Ерөөсөө өөрийнхөө баруун тал, зүүн тал гэсэн хоёр группийг л үүсгэдэг ийм системтэй маркетинг байгаа. 네, 회원가입할 때 가입비라던가 또 진입비라던가 월간 유지비 추천 수당이 없습니다. За ямар нэгэн гишүүнийг хэрэглэгчээр анх бүртгэхэд хэрэглэгч болсных гэж төлбөр авдаггүй. Дээрээс нь бараа авахын тулд ямар нэгэн одоо хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй өөрийнхөө хэрэгтэй зүйлээ мөнгөөрөө худалдаж авдаг. 3 дугаарт нь одоо сар болгоно авах ёстой, сар болгоно одоо ийм төгрөгийн ийм дүнгийн бараа авах ёстой гэсэн тийм зүйл байдаггүй. 네, 돌이켜보니까요. 만약에 제가 애터미 시작할 때 가입비라던가 이런 진입비가 있었다라면 저는 못했을 것 같아요. Одоо би ингээд бодоод үзэхээр магадгүй анх би ингээд Atomy-г маш их бүтээгдэхүүн авч хэрэглэсэн учраас гишүүнээр бүртгүүлэхэд надаас мөнгө авдаг. Эсвэл одоо сар болгоны ийм бараа бүтээгдэхүүн авч хэрэглэх ёстой гэсэн тийм зүйл байсан бол би ч гэсэн магадгүй энэ бизнесийг хийхгүй байсан байж магадгүй. 네, 또한 무한으로 누적해 주는데요. 대부분의 일반적인 회사들은요. 포인트가 월말이 되면 0으로 사라지죠. 그런데 애터미는 작은 쪽, 소실적이 30만 포인트가 될 때까지 소멸되지 않고 무한으로 누적해 준다는 얘기입니다. За тэг хязгааргүй цаг хугацаагаар таныг орлого авах хүртэл хоёр талын группийн оноо хүлээж өгдөгөөрөө бас онцлогтой байдаг. Зарим одоо компаниуд магадгүй энэ сар дууслаа гэхэд таны баруун талын хүний 300 мянга юм уу 100 мянган PV оноо байсан бол тэр нь устдаад үгүй болчдөг. Atomy бол
таныг урамшуулал авч эхлэх хүртэл 300 мянган point оноо болтол хүлээж байдаг. Нэг тал нь 300 болцсон байсан ч гэсэн нөгөө тал нь тэг оноотой байсан ч гэсэн тэг оноотой тал 300 болтол нь хүлээж өгдөгөөрөө онцлогтой. 또한 나는 한국에 있는데 내 밑에 일본, 캐나다, 대만, 캄보디아가 있다 하더라도 내 라인에 스폰서 인맥이든 나의 인맥이든 고객의 인맥이든 상관없이 내 밑에 올라오는 모든 포인트는 무한 단계로 다 인정이 됩니다. Тэгээ бас нэг онцлог нь би одоо солонгос хүн байлаа гэж бодъё тий. Тэгээ солонгос хүн хоёр талын групп одоо үүсгээд баг болоо явж байхад магадгүй гадаад өөр улсаас тий Монгол, Орос, Хятад хаанах байд юм тий. Одоо Камбож ч юм уу өөр бүх орны хүмүүсээс гишүүнээр бүртгүүлээд надаас хамааралтай ингээд баг үүсээд тал талтыг салаалаад явсан байсан ч гэсэн тэдгээр хүмүүсийн борлуулалтын оноо одоо спонсорч байна. Спонсорын доотлын тэр хүний дээдлийн бүх хүмүүст нь ингээд 100% орж ирдгээрээ бас онцлогтой. 자, 예를 들어서 나의 좌측 끝에 미국이 있죠. 미국에서 10만 포인트를 올리면 그 사람도 10만 포인트가 쌓이고 그 위에 있는 싱가포르, 캐나다 모든 그 위에 있는 모든 그 사람들이 10만 포인트가 똑같이 무한으로 공유가 되는 겁니다. Жишээлбэл тий одоо энэ 100 гэж бичсэн 10 гэж бичсэн байгаад 100 одоо шимэн 100 point оноо гэж байгаа байхгүй юу? 100 point оноо магадгүй Америкт нэг хүн одоо хамгийн доор Америкийн иргэн байлаа гэж бодъё. Америк хүн 100 мянган онооны захиалга хийсэн чинь тэрний дээр байгаа Хятад хүн, Орос хүн, Монгол хүн гэхгүй одоо дээр нь байгаа бүх хүмүүс 100 мянган point оноо тэр хүмүүстэй бас орж ирдэг. 네, 또한 나는 한국에 있는데 대만이든 캐나다든 내 밑에 올리는 포인트가 글로벌 원 마케팅으로 다 인정이 된다는 겁니다. Тэгээ бас нэг онцлог нь болохоор дэлхийд нэг ID-гаар тий бүх одоо оноонууд над дээр цуглдаг гэдгээрээ онцлогтой. Жишээлбэл би солонгос хүн тий тэгэхэд өөр улсуудын хүмүүс захиалга хийж яхад ч гэсэн тэр хүмүүсийн оноо над руу бүгдээрээ 100% шилжиж орж ирдэг гэдгээрээ онцлогтой. 네, 대부분 일반 회사들은요, 내가 한국에서 너무 잘 되고 있어. 내가 미국 가서 또 하고 싶어. 그러면 미국에 가려면 다시 처음부터 시작을 해야 됩니다. За ихэнх одоо иймэрхүү онлайн дэлгүүр ийм маркетингтай компаниуд яадаг вэ гэхээр солонгост үнэхээр бизнес сайн боллоо. Би бизнесээ сайн хийж байна. За би бас олон улсад гараад хий. Магадгүй Америкт очиод бизнес хийгээд бодохоор Америкт очиж би Atomic хий. Солонгост маш сайн болж байгаа юм чинь гээд Америк явлаа гэж бодоход Америкт очих юм бол дахиад шинээр одоо ID код авах хэрэгтэй байдаг. 네, 내가 한국에서 너무 잘 돼서 체코나 몽골에 가서 다시 하고 싶어요. 그러면 다시 처음부터 다시 시작해야 돼요. Тэгээ би одоо бизнес үнэхээр сайн боллоо. Монголд очиод бизнес хий, Канадад очиод бизнес хийч гэдэг юм уу? Тэгэх юм бол бүх одоо бүртгэлээсээ ахуулаад бүх одоо таны оноо манай бүх юм шинээр эхэлдэг. Өөр компани бол 근데 처음에는 내가 한국에 있어도 체코든 몽골이든 내 밑에 있다라면 그게 다 같이 글로벌 원 마케팅으로 포인트가 인정이 되는 겁니다. тэгээд сая өөр компаниг тэгж ярьсан шүү дээ. Гэхдээ Итомигийн хувьд болохоор би Чехт байна уу, Монголд байна уу, Оросд байна уу хамаахгүй тэр одоо бүх улсын миний доор байгаа бүх хүмүүсийн оноо би өөр улсад очиод энэ ID-гаараа одоо бизнесээ хийсэн ч гэсэн миний доор байгаа бүх хүмүүсийн point оноо дэлхийн аль ч улсаас одоо надад ирэх боломжтой ийм дэлхийд нэг маркетингтай компани гэсэн үг. 네, 또한 수당에 상한선을 걸어놔서 누구나 포기하지 않고 하게 되면 상한선에서 다 만나게끔 해놨습니다. За тэгээд үнэхээр энэ дундаас тэг бизнестэй шантрахгүй тууштай явж чадах юм бол урамшуул аваад Atomic-ийн одоо хамгийн дээд хязгаар дээр бүгд нэг юм шатн дээр очдог гэж түрүүн хэлсэн те. Тэгэхээр бүгд нэг цэг дээр очдог тийм дээд хязгаарыг тогтоож өгсөн гэдгээрээ бас онцлогтой. 자, 저희는 포인트, PV라고 하는데요. 모든 수당에 적용되는 수당에 이 점수를 부여하는데요. 이 PV로 산정해서 수당을 받을 수 있습니다. Бид нар point PV гэж яриад шүү дээ тийм. Тэгэхээр бүтээгдэхүүн болгоно өөрийн гэсэн одоо нөгөө PV оноо буюу point байдаг тийм. Тэгээ энэ point-ийн нийлбэр дүнгийг нийлүүлж бид нар цалин урамшууллаа авдаг.
자, 그런데 여기 보시면 다른 데하고 포인트의 개념이 좀 다르죠. 다른 데는요, 포인트가 굉장히 작습니다. 일반적인 마트는, 유통은. 근데 저희는 금액 대비 포인트가 어때요? 상당히 제품에 따라 좀 다르지만 높은 편입니다. За сайн харьцуулаад ингэж судлаад үзэх юм бол магадгүй өөр ийм маркетингтэй компани юм уу өөр дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн ч гэсэн ийм одоо поинттай бараа бүтээгдэхүүнийг судлаад үзэхээр харьцангуй үнэтэй мөртлөө поинт нь PV нь айгүй тийм бага байдаг. Итомигийнх болохоор бараа болгоно өөр боловч ерөнхийдөө PV оноо нь бусад одоо мартуудтай харьцуулахад маш өндөр байдаг гэдгийг бас харж болно гэж. 자, 수당은요, 총 네 가지로 되어 있습니다. За Итомигийн одоо орж ирдэг орлого нь дөрвөн төрлийн орлого орж ирдэг. 네, 후원수당은 나를 중심으로 자치가 우측에 멤버십에 따라서 받는 수당이고요. За хамгийн ихнийх нь болохоор миний одоо хоёр талын борлуулалтаас шалтгаалж орж ирдэг орлого байгаа. 네, 이 수당은요, 회사 매출액에 법적으로 정해져 있습니다. 대한민국에서는요, 회사 매출액의 35% 이내에서만 수당을 지급하게 되어 있습니다. За энэ нь яадаг вэ гэхээр одоо Солонгос улсын хуулийн дагуу одоо нөгөө тогтоосон тоо байдаг. Альва компани нийт борлуулалтынхаа 35%-ийг одоо хэрэглэгчтэй хувааж өгнө гэдэг энэ чи ямар маркетинг гэдэг вэ? За 네, одоо 그리고, сүлжээний маркетинг манай Монголоор тийм компаниуд бол ихэнхдээ ийм хуулийг зааж өгсөн байдаг. Тэгээ нийт орлогынхаа 35%-ийг 그리고, урамшуулал болгоно буцааж олгодог. 네, 그리고 전체, 총, 회원의 총 수당의 70%를 정산해서, PV의 70%를 정산해서 수당으로 지급하고 있습니다. За тэгээд нийт борлуулалтын тэр point онооны 70%-ийг ингээд одоо нөгөө хэрэглэгчтэй орлого болгон хувааж өгдөг. 자, 그래서, 그 중에 PV의 70% 중에 후원수당은요, 회사 총 매출액의 44%를 점수에 따라 후원수당으로 지급합니다. За тэгэд нөгөө point онооны 70%-ийг буцаж олгодог гэсэн шүү дээ. Тэр нь яаж боддог вэ гэхээр компани нийт борлуулалтын point-ийн 44%-ийг 70% шилжүүлээд бодож олгодог. 네, 그래서 8급부터 1급까지 직급과 본인 등급, 소실적에 따라서 점수가 부여됩니다. За тэгээд нөгөө 1-ээс 8 хүртэл ингээд оноогоор ингээд жагсааж өгсөн байдаг. 네, 먼저 회원은요, 저희가 누적이 되려면 반드시 본인 아이디에 1만 포인트 이상이 돼야지만 하위 매출로 누적이 되는 거죠. За анх нөгөө нэг хэрэглэгч болоод бүртгүүлэхээр тий өөрийн оноо 10,000 оноо байхад ер нь бол одоо хоёр талын группийн борлуулалт юм урамшуул орж ирэх боломжтой болдог. 자, 그다음에 에이전트는요, 나의 누적 PB가 30만 PB 이상일 때 에이전트라고 합니다. За тэгээ хоёр талын борлуулалт нь хэд болж иж танд орлого орж ид. Өөрийн оноо болохоор 10,000-аас 300,000 PV болсон байх ёстой үед юм байна. Хоёр талын борлуулалтын оноо болохоор 300,000 PV оноо болж байж танд орлого орж эхэлдэг. 네, 특약점은 나의 매출 70만 PB 이상, За дараагийнх нь миний хоёр талын борлуулалт 700,000 PV-нээс дээшээ болвол 700,000 буюу түүнээс дээш болвол бас нэг орлого орж ирдэг. 네, 대리점은 나의 150만 PB 이상의 누적이 돼야 되고요. За дараагийнх нь болохоор хоёр талын борлуулалт нь сая 500,000 PV оноо болсон тохиолдолд бас одоо нэг удаа ингэж таарч оноонд тийш таарснараа орлого орж ирдэг. 네, 총판은 나의 누적이 240만 PB 이상이 되면 네, 인정이 됩니다. За хамгийн сүүлийнх нь миний одоо хувийн оноо 2,400,000 PV буюу 2,400,000-аас дээш тохиолдолд 자, орлого орж 후원수당은요, 네, 후원수당은 총 매출 PV의 44%를 주는데요. 매주 수요일부터 다음 주 화요일까지 매일 정산. За 7 хоног бүрээр одоо нэг орлого орж ирдэг. Тэгээд энэ 7 хоногийн 3 дахь буюу 3 дахь өдрөөс эхэлсэн
одоо борлуулалтын нийт дүнгээр дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр нь цалингаа олгодог. 7 хоног бүр ингээд цалин авах боломжтой байдаг. 자, 매일 정산을 하는데 작은 쪽이요. 30만, 소실적이 30만 포인트가 될 때까지 무한으로 기다려줍니다. За тэгээд мэдээж одоо нөгөө 7 хоног болгон цалин ордог ч гэсэн таны нэг талын хоёр талын ч оноо 300 мянга болтол нь нэг тал нь 300 болоогүй байсан ч гэсэн хүлээж идэг. Нөгөө л 300 болсон тал нь устж өгөө болохгүй гэсэн үг. 그래서 그 일주일간 합산해서 주급제로 매주 화요일마다 후원스탁을 받으시는 겁니다. За тэгээд ер нь бол 7 хоногийн 2 дахь өдөр болгоно цалингийн урамшууллыг ингээд авч болдгоо. 네, 그래서 후원스탁은요, 내가 나의 좌우 라인에 30만 PB가 됐을 때 봤는데 요번에 요게 완성이 됐죠. За сая ингэж штэ одоо миний хоёр талын нийт гишүүдийн борлуулалтын нийлбэр нь 300 мянга болохоор урамшуулал авдаг гэсэн тий. 자, 완성된 건 뭐냐면 나를 중심으로 좌측과 우측에 한 명 이상의 사람은 반드시 있어야 합니다. За тэгэхээр миний баруун зүүн талд тий заавал ч үгүй нэг ч гэсэн нэг юм уу хоёр ч гэсэн хүн заавал байж ах хэрэгтэй байна шүү дээ тий. Зүгээр нэг талд хүн байхгүй байж болохгүй. Энэ ингэж ах шиг байна. Хувийн PV оноо 300 мянга болж иж хоёр тал 300 болж авдаг байсан чинь сая энэ маркетинг дээр нэг өөрчлөлт орсон юм шиг байна. 자, 예를 들어서 өөрчлөлтийг хийх гэж ах шиг байна. 네. 아하. 내가 내 좌우에 한 사람씩 있는데 내 포인트가 1만 포인트만 있어요. 근데 한쪽에는 30만 포인트가 있어요. За ингээд тайлбарлахаар минийх одоо нэг за би өөрөө нэг 10 мянган оноотой байлаа. Тэнгүүт миний баруун тал 300 мянган PV-тэй байлаа. 네, 이랬을 때 내가 29만 포인트를 내 본인 아이디로 넣었을 때는요. 이게 하이 매출로 인정이 돼서 후원스탕을 받을 수 있게 된 겁니다. Энэ ингэж маркетингд ингэж өөрчлөлт орсон юм байна шүү дээ. Одоо би 300 мянган PV оноо болцсон хувийн оноо хоёр талд 300 болоод урамшуул орж эхэлдэг байсан бол сая бас нөгөө хүмүүстэй ингээд арай ээлтэйгээр энэ маркетинг дээр өөрчлөлт орсон гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрөө хувийн нэг 10 мянган PV-тэй. Тэгэнгүүт баруун тал 300 мянган оноотой. Зүүн талд миний доор огт хүнгүй байж болохгүй. Нэг юм уу 2 3 хүнтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ талд одоо 300 мянган PV юм уу эсвэл би 290 мянган PV оноо хийж би 300 олно шүү дээ. Тэхийн тулд өөрийнхөө зүүн талын одоо хүн дээр 290 мянган PV-ний борлуулалт хийхгүйгээр өөр дээрээ 290 мянган PV оноо хийсэн ч гэсэн танд урамшуул орж ирдэг болсон юм байна. 아, Хинээр. 네, 예전에는 30, 내 아이디 30, 90이 됐을 때 봤잖아요. 근데 지금은 물론 나를 중심으로 좌우에 사람이 있어야 되지만 내 아이디로 포인트를 넣어도 그러니까 작은 소실적 매출로 인정이 돼서 더 빨리 후원스탕을 받을 수 있는 겁니다. Урд нь болохоор тий 3 одоо энэ 3 цэнхэр 3 тал ба шүү дээ. Би өөрөө миний хоёр тал гуруула 300 болсон тохиолдолд урамшуул авдаг байсан болвол хоёр талдаа заавалч хүнтэй байх хэрэгтэй гэхдээ хоосон байж болохгүй юм байна. Хүнтэй байх ёстой. Гэхдээ нэг тал нь огт оноогүй. За би 10 мянган оноотой байжгаад 290 мянган оноо өөр дээрээ хийсэн тохиолдолд миний оноогүй байгаа талыг оноотойгоор тооцоод над урамшуул өгдөг болсон юм байна. 네. Тэнийг бас манай хуучин бизнес эрхлэгч нар сайн ойлгож байгаа байх гэж би бодож байна. Би нөө хийхгүй удаж байгаад орж ирээ шууд орчуулж байгаа шүү манайхаа. 네. 네. 자, 후원스탕은요, 나를 중심으로 좌우에 처음에는 30대 30이겠지만 그룹이 점점 커진다 그러면 70대 70, 150대 150에 따라서 내 하위 좌우의 PV에 따라서 점수가 부여됩니다. За одоо энэ нөгөө доороос нь дээшээ ингээд 300 мянга хоёр талын борлуулалтын боллоо гэхэд 300 мянга, 700 мянга, сая 500 мянга, 2 сая 400 мянга, 6 сая, 20 сая, 50 сая гэд ингээд дээшээ явж байгааз тэр чар сум заацсан. За тэгж явах болгонд ард нь бас нэг тэрэнд тохирсон оноо өгöd юм. Одоо 네. хамгийн дээд нь баг нь 5 оноо буюу хамгийн дээд нь 300 оноо ингээд өгсөн байгааз. 네, 내 좌우, 네. 네, 그 하위 포인트 플러스 아니면 나의 포인트에 따라서 일일 수당이 작게는 2만 원부터 하루에 120만 원까지 후원수당을 받을 수가 있습니다.
За энэ болохоор ингээд зүгээр нэг өдөрт одоо маш олон хэрэглэгчтэй бизнес эрхлэгчүүд зүгээр нэг өдөр гэхэд хоёр талын борлуулалт ч юм уу ингээд 50 сая 20 сая болдог байх нь л дээ. Тэгэхээр хамгийн багадаа 20 мянгаас ахуулаад хамгийн дээдл нь сая 200 мянган вон хүртэл нэг өдөр авах боломжтой орлого нэм дээр заагдсан байгаа. 자, 두 번째는 직급수당인데요. 직급수당은 회사 총 매출 PV의 20%에 따라서 차등으로 지급이 됩니다. За хоёр дахь одоо олгодог урамшуул нь болохоор цолны урамшуул гэж олгодог. Энэ нь компани борлуулалтын point онооны 20%-ийг одоо цолуудаа ингэж хувааж олгодог ийм урамшуул байгаа. 네, 총 직급은 7개의 직급으로 되어 있습니다. За ерөнхийдөө нийт цол нь 7 цолоор одоо тодорхойлогдсон байдаг. 네, 첫 번째 직급은 세일즈 마스터고요. хамгийн анхны цол бол sales master буюу борлуулалтын master гэж цол байгаа. 자, 저희는 직급이 상반기, 하반기로 나눠져 있는데요. 한 달에 1일부터 15일까지를 상반기, 16일부터 말일까지를 하반기라고 합니다. Ямар ч одоо цолонд манай 7 цолд олуулаад тий цолонд явсан ч гэсэн сарда 2 удаа цолонд явах бас боломж байдаг. Нэг удаа явахдаа 1-ээс 15-ны хооронд 15-аас 31-ний хооронд ингээд 15 хоногийн дотор та нэг ингээд цолыг хамгаалах юм боломжтой байдаг. 네, 세일즈 마스터는 상반기든 하반기든 내가 선택할 수 있고요. 이 기간 안에 좌우 하위 매출이 250만 대 250만 포인트가 되면 네, 세일즈 마스터가 되는 겁니다. За хамгийн ихний цол нь sales master та 1-ээс 15-ны хооронд sales master болох юм уу 15-аас 31-ний хооронд sales master болох юм уу гэдгээ өөрөө сонгоно. За тэгээд таны хоёр талын группийн хоёр талын багийн одоо хоёр талд байгаа гишүүдийн нийт борлуулалт 2 сая 500 мянга 2 сая 500 мянган point оноо болсон тохиолдолд sales master цолыг олгодог. 자, 그래서 우리는요, 이 사업의 시작은요, 바로 세일즈 마스터라고 저는 생각합니다. За тэгэхээр бидний энэ одоо бизнесийн хамгийн одоо анхны эхлэл бол яалтчгүй sales master болох нь чухал байдаг. 네, 세일즈 마스터는요, 전체 직급 수당의 20% 중에서 바로 50%, 10%를, 네, 10% 세일즈 마스터들만 균등 분배를 하고 있습니다. За компани нийт борлуулалтын онооны 20%-ийг 7 цолонд хувааддаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр Atomic-ийн ганц бас нэг их гоё зүйл нь миний харснаар энэ дээр ингэж байна. Sales master цолыг авах юм бол нийт борлуулалтын онооны 10%-ийг тэр sales master-уудад хувааж өгдөг юм байна. Одоо 1-ээс 15-ны хооронд гарч байгаа бүх sales master-уудаа нийт компанийнхаа борлуулалтын point онооны 10%-ийг хувааж өгдөг. Нөгөө 20% чинь 10% нь тэр чигтээ sales master гэдэг цол руу явж байна те. Энийг бас анзаармаар юм байна. 네. 네, 다이아몬드 마스터부터 임페리얼 마스터까지는요, 나의 하위에 각각 두 라인씩, 두 명씩을 육성한, 다이아몬드 마스터는 세일즈 마스터 둘을 육성하면 다이아몬드 마스터가 되는 거고요. За дараагийн цол нь болохоор Diamond Master-аас Imperial Master хүртэл өөрийнхөө хоёр талын групп дээрээ хоёр одоо доотлийнхаа цолтныг төрүүлснээрээ тэр цолоо хамгаалаад явдаг гэж байгаа. Жишээлбэл Diamond Master гэхэд баруун талаас ч 2 Sales Master, зүүн талаас нь 2 Sales Master. Тэгэхээр мэдээж 네. дараагийн цол нь баруун талаас 2 Diamond, зүүн талаас нь 2 Diamond гаргаж. 자, явдаг. 네, 다이아몬드 마스터는 전체 매출 PV 20% 중에서 10% 빼고 다이아몬드 마스터 이상을요, 5% 균등 분배로 5%를 분배를 해줍니다. За тэгээд энийг бас ингэж сайн харах юм бол бас их гоё. Diamond Master дээр болохоор нийт борлуулалтын ер нь бүх 7 цолонд чинь нийт борлуулалтын point онооны 20% хувааж өгдөг гэсэн. Сая 10% нь Sales Master руу явцсан. Одоо 6 цолон дээр 10% нь хуваагдаж байгаа байхгүй юу? За Diamond Master дээр болохоор борлуулалтын point онооны 5% нь бүх одоо Diamond Master-уудаа хувааж өгд юм байна. За тэгээд тэрнээс дээшээ нөгөө үлдсэн 5% нь хуваагдаад явд юм. Цол ахих тусам борлуулалтын хуваарлалт нь багасж байгаа гэдгийг энэ дээр бас анзааруул тий. гоё байгааз. 자, 그다음에 샤론루즈 마스터, 스타 마스터, 로열 마스터, 크라운 마스터, 임페리얼 마스터도 마찬가지입니다. 각각의 2명 이상을 육성을 해서 2%, 1.2%, 1%, 0.5%, 0.3%의 이사에게 균등 분배가 이루어집니다. За тэгээд 3 дахь цол буюу
Sharon Rose Master-аас ахуулаад Imperial Master хүртэл адилхан яг л Diamond шигээ хоёр талдаа хоёр толтноо гаргаад явна. Тэгээд 2%, 1.2%, 1%, 0.5%, 0.3% гэдэг Imperial Master-т 0.3%ийг өгж जैन тий. 그래서 우리는 처음부터 세일즈 마스터가 목표로 하면 안 되고요. 처음부터 구도를 잡을 때 다이아몬드 마스터 이상을 항상 내 하위에 구도를 잡고 한 라인에 4명에서 6명, 좌우에 4명에서 6명을 육성시키다라는 마음으로 이 사업을 하게 되면 더 빨리 올라갈 수가 있습니다. За тэгэхээр энэ бизнесийг хийгээд бид нэр цалин урамшуул авахын тулд амжилтанд хүрэхийн тулд юуг хамгийн түрүүнд төлөвлөх ёстой вэ гэхээр Sage Master болно гэж бодохгүйгээр Diamond Master-аар өөрийнхөө багийн зураглалыг гаргавал их хурдхан амжилтанд хүрэх боломж байдаг. Яагаад тэгэхээр 네. нөгөө хоёр цолтон дандаа төрүүлж явна гэсэн шүү дээ дээшээгээ. Тэгэхээр Diamond Master-ийн одоо би Diamond Master болно гэдэг тийм төсөөллөөр одоо төлөвлөгөөгөө гаргах нь шүү дээ. Тэгээд хоёр талдаа хоёр дахиад запастик хоёр хүнтэй ингээд дөрвөн хүнийг би ингээд тэр дөрөвтөөгөө цаашдаа ингээд байнга цул дахиад явна гэсэн төлөвлөгөөгөөр эхэлвэл урдхан амжилтанд хүрэх боломж байдаг. 자, 총 7개의 직급 중에서요, 유독 세일즈 마스터, 직급상의 20% 중에서 세일즈 마스터만 따로 균등 분배하고요. 나머지 다이아몬드 마스터부터는요, 전체 다이아몬드 마스터 이상으로 해서 직급자의 수로 균등으로 분배해 줍니다. Сая түрүү нөгөө би бас ингээд яхан юу нөгөө эднэрээс яхан төрүүлээ зэтгэхэд яриад идэм аа гэхгүй. Сая нөгөө Sage Master дээр нийт цолны урамшууллын 20%-ийн 10%-ийн Sage Master-т өгсөн, үлдсэн 10%-ийн одоо бусад цолуудад хувааж өгснийг энэ дээр бас дахиад зургаар харуулсан байгаа. 자, 첫 직급인 세일즈 마스터한테 더 수당을 50%를 균등분 해준다는 게 뭘까요? 그만큼 초기 직급자한테 유리하게끔 만들어진 겁니다. За энэ нь ямар учиртай вэ гэхээр тий анхны цолоо авж байгаа бизнес эрхлэх гэж одоо хэрэглэгчийг үүсгэх гэж хамгийн их хөдөлмөрлөж байгаа цол бол Sage Master байдаг. Тийм учраас тэрийг бас одоо нөгөө идэвхжүүлж урамшуулж ингэж нийт борлуулалтын поинт онооны 20%-ийн 50% болох хэмжээтэй баг 10%-ийн ингээд 7 цолныхоо 자, 세일즈 마스터는요, 보름 шүүлж 동안, байгаа гэсэн үг. 네, 세일즈 마스터는 보름 동안 좌우에 250만 PB가 돼야 되고, 본인 PB가 70만 포인트가 돼야지만 세일즈 마스터가 되는 겁니다. За Sales Master болохоор өөрийн хувийн оноо нөгөө 300 болоод урамшуулал авдаг гэсэн шүү дээ тий. Хэрвээ та Sales Master болёо гэх юм бол таны хувийн оноо чинь жишээ үү? 네, Sales 70만 Master-ийн 포인트, 네. 본인이 жишээ үг인가? 본인이 70만 포인트가 돼야 돼요, 세일즈 마스터는. Тийм шүү дээ тий. Sales Master болохын тулд өөрөө хувийн оноо чинь 700 мянган PV болоод хоёр талаас 2,500,000 мянган PV. Энэ нь болохоор 1-ээс 15-нд байж болно, 16-наас сарын төгсгөл хүртэл байж болно. 자, 오토 판매사는 뭐냐면 상반기도 좌우 250만 이상이 되고 하반기도 250만 이상이 됐을 때 저희는 오토라고 합니다. 오토 판매사라고 합니다. За тэгээд зөвхөн Sales Master-ыг нэг удаа ингээд цолонд үзээ Sales Master болоод орхичих биш. Цаашаа хэрэглэгчээ ингээд улам халамжлаад, улам бараа бүтээгдэхүүн борлуулад байнга одоо сар болгон юм уу 15 хоног болгондоо та хоёр талдаа 2,500 мянган поинт оноо цуглуулад яваад ах юм бол энэ нь та автомат Sales Master гэдэг юм одоо цолонд хүрдэг. Цол гэх юм уу? Урамшуулалт хүрдэг. 네. 자, 승급 프로모션으로는요. 이게 너무 좋아졌어요. 세일즈 마스터는요. 그 후원상 플러스 직급상 플러스 승급 프로모션으로요. 세일즈 마스터는 현금으로 50만 원이 추가됩니다. 처음 갔을 때. Энэ цолны нөгөө нэг одоо нөгөө онооны урамшуул гэхээсээ гадна бас дахиад цолны формашн буюу цолонд өгж байгаа цол энэ цолыг хамгаалсны төлөө таныг урамшуулж байгаа урамшуулгийг тусад нь өгдөг байсан шүү дээ. Нөгөө бүтээгдэхүүн өгдөг байсан. За урд нь бүтээгдэхүүн өгдөг байсан Sales Master-т одоо болохоор бэлэн мөнгө 500 мянган вон өгдөг болсон юм байна. Монгол мөнгөөр ойролцоогоор миний бодлоор 2,250 мянганаас сая 300 мянган төгрөгийн хооронд юм байна. 네, 다이아몬드 마스터도 마찬가지입니다. 후원수랑 플러스 직급상 플러스 별도로 현금으로 150만 원이 추가됩니다. 프로모션으로 지급됩니다. 네, Diamond Master нь ч гэсэн бас их айтайхан болцсон юм шүү дээ тий. Одоо нөгөө борлуулалтынхаа орлогоос гадна ахаад зөвхөн нөгөө нэг цол олгосны урамшуулал игээд
бэлэн мөнгө сая 500 мянган вон өгдөг болсон юм уу? Өөх сая 500 мянган вон өгдөг болсон юм байна. Формашн зөвхөн одоо урамшууллаас гадна цалин гэхээсээ илүү гадна бас нэг ингээд нөгөө нэг цолыг дагуулад өгдөг нэг юм шагнал шиг юм байдаг байхгүй юу? Тэр нь сая 500 мянган вон болсон юм. 네, 샤로네즈 마스터는 네, 별도 프로모션으로 현금으로 200만 원이 플러스 되고요. 거기에다가 여행권 304일 직계가족 여행권 2매가 증정됩니다. За, Sharon Master болохоор бэлэн мөнгийг бас формашн хэлбэрээр 2 сая вонтой гадаадын аяллаа 3 өдөр 4 шөнийн гадаадын аяллаа 2 билеттэй 2 хүний одоо аялах эрхтэй өгдөг болсон байна. 네, 스타마스터는 현금으로 1,000만 원, 3박 4일 해외 여행권 4매가 지급되죠. За, Star Master нь болохоор дөрөв дэх цол нь цолны одоо нөгөө нэг оноо таарлтын мөнгнөөсөө гадна дахиад бэлэн мөнгийг 10 сая вон өгөөд гадаадын аяллаа 4 одоо эрхийг олгодог юм байна. гадаадын аяллаа 4 хүн аялах эрх олгодог юм байна. 네, 로열 마스터가 되면 현금으로 5천만 원, 그 다음에 후원수당 활동비 별도 200만 원과 준대용 승용차 대여비, 해외여행 10박 11일 여행권 4매가 부여됩니다. За, Oriel Master нь болохоор бэлэн мөнгийг 50 сая вонтой. За, тэгээд өөрийнхөө багийн гишүүдийг одоо чи сургаж халамжлаараа гээд 2 сая вон өгдөг юм байна. Дээрээс нь 10 өдөр 11 шөнийн гадаадын аяллаа 4 эрхийн бичиг олгодог юм байна. 네, бас 크라운마스터가 жижиг машин өгдөг юм байна. 네. 크라운마스터가 되면 현금 3억을 주고요. 네, 후원활동비 500만 원 사용권, 그 다음에 대형 승용차, 해외여행 10박 11일 4매가 증정됩니다. За, Crown Master болох юм бол бэлэн мөнгө 300 сая вон өгдөг юм байна. За, тэгээд хэрэглэгчтэй буюу одоо багийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 сая төгрөгийг өгдөг юм байна. 5 сая вон өгдөг юм байна. За, дээрэс нь мөн машин гадаадын аялал 10 өдөр 11 шөнийн аяллыг бас 4 хүний салбартаа олгодог юм байна. 네, 드디어 임페리얼 마스터는요, 현금으로 10억 원 지급되고 후원활동비 월 1,000만 원 사용 권한이 주고 대형 승용차, 50평 오피스텔, 비서, 기사, 해외여행 10박 10일 직계가정권 4매가 부여됩니다. За, Oriel Master нь болохоор 1 тэрбум вон буюу за багийн гишүүдээ одоо хэрэглэгчтэй халамжлах зорилгоор сарын 10 сая воныг олгодог юм байна. Дээрээс нь 50 м квадратаас дээшээ офис өгдөг юм байна. Офист нь нарийн бичих өгдөг юм байна. Машин өгдөг юм байна. Жолооч өгдөг юм байна. За, тэгээд гадаадын аяллаа 10 өдөр 11 шөнийн аяллаа эрхийн бичгийг мөн 4 ширхгийг өгдөг юм байна. 자, 그래서 우리가 세일즈 마스터부터 임페리얼 마스터까지 현금 프로모션만으로도요, 13억 6,400만 원을 받을 수 있는 겁니다. За, тэгээд та хэд Sales Master-аас Imperial хүртэлх нийт одоо Sales Master болохоор тэр Sales Master-ийн ямиг аваад л явна шүү дээ хүн чинь тийм ээ. Ахаа Diamond бол Diamond-ийн ямиг авна. Тэгэхээр Sales-ээс аваад Imperial хүртэл явхад ойролцоогоор 130 тэрбум 13 тэрбум вон гэсэн нь. За, тийм орчим авах юм байна. Тэр мөнгнүүдийг нэмээд үзээрэй манайхаа. Тэгэхээр та Sales Master-аас Imperial хүртэл нийт авж байгаа мөнгөнд дүнгээ ботхоор бас гоё тоо гарч ирдэг юм байна. 네, 이렇게 세일즈 마스터가 되면 네, 현금으로 50만 원. 네, 다이아몬드 마스터가 되면 네, 세일즈 둘 다이아몬드 마스터가 되면 현금으로 150만 원. Diamond ч хоёр талдаа 2 сэлж гаргаад тэгээд өөрөө бэлэн мөнгө сая 500 мянган вон зүгээр формашнаар авна. Гэхдээ нөгөө нэг 2 сая 500 онооны таарлтын мөнгөө бас тусдаа авна шүү дээ. 네. 자, 샤로너즈 마스터도 마찬가지입니다. 다이아몬드 둘. 그 현금 포상으로 200만 원. 그다음에 해외여행권 2매. Шарааросыг зургаар харуулсан мэт тий. Хоёр талдаа 2 Diamond Master. Нэг баруун талдаа 2, зүүн талдаа 2 Diamond Masterтай. Тэгээд тавуулаа мөнгөө нийлүүлвэл энэ айгүй их мөнгө гарч ирэх нэ тий гэхгүй. За тэгээд 스타마스터도 хогийг хараад явчихараа манайхаа. Star Master гэсэн адилхан тий. 네. 샤론 둘 1,000만 원 Shararos 해외여행권 Master. 4매. 네, Shararos Master 2ыг бэлэн мөнгө 10 саяыг гадаадын аялалтай. 네, 로열 마스터도 같고요.
Орел мастер ч гэсэн адилхан хоёр талдаа 음, дахиад нөгөө өөрийнхөө доотлын золтныг хоёрыг төрүүлээд явна. 네. 50 сая вон гадаадын аялал. 음. хоёр 이거 이 100만 원은 월마다 한 달마다 월마다예요? 아니요, 유주했을 때. 아, 유주했을 그래서 때 누구 받는 느끼 겁니다. 들어오는 거는 활동비. 아, 그래요? 네, 유주했을 때만 나오는 거예요. 네, 네, 네. 활동비는. Одоо энэ 네. ард гарч байгаа мөнгөд болохоор би нэг төрөө нэг юм дээр сар олон гэж хэлсэн андуурсан байх шүү манайхаа. Нэг ингээд нөгөө нэг багийн гишүүдэд дэмжих дэмжлэгийн мөнгө гэдэг нэг 2 сая, 5 сая, 10 сая гэдсэн шүү дээ. Тэр болохоор нэг удаа цол хамгаалах өгдөг юм байна. 네, 활동비는 유주했을 때만 나오는 거고요. 요거 뭐 저기 3억 해외여행권은 처음 갔을 때만 나오는 겁니다. За, эднэр болохоор мэдээж одоо би саяны одоо энэ Imperial Master-ын Diamond Master юм уу, Sharer Rose Master гэж цолуудыг шинээр хамгаалах болгонд одоо энэ ард гарч байгаа тэр дөрвөлнүүдээр гарч байгаа түрүүний миний хэлсэн гадаадын аялал мөнгөний шагналууд бүгдээрээ орно. Магадгүй одоо Diamond Master болоод сая урамшууллаа авцсан хүн дараа сард юм уу дахиад хоёр дахь одоо Diamond Master хийж болно шүү дээ. А тэгэх юм бол эднэрийг бол өгөхгүй юм байна. Шинээр Diamond Master, шинээр цол хамгаалсан хүн болгонд өгдөг одоо promotion буюу шагнал гэсэн үг. Тэр ард гарч байгаа мөнгнүүд нь. 네. Мэдээж нэ онооны таарлтын мөнгөө бол хамгаалах болгонд авна шүү дээ. 자, 우리가 임페리얼 되면 이렇게 회장님이 지게차로 10억을 떠주죠. За бид нар те Imperial Master болох юм бол өөрөө Atomic-ийн ерөнхийлөгч ингээд төрдөг машинаар яг ингээд 10 тэрбум бооны чинь ингэж гаргаж ирж өгд юм байлаа. Би бас Солонгосын success семинарт очиход 네. нэг 이 Imperial-ийн яг 10억의 주인공은 누가 될까요? нэ 10억의 주인공은 누가 될까요? ханараас энэ одоо 1 тэрбум бооны эзэн хэн болмоор байна? 자, 내가 10억의 주인공이다. 손 한번 들어보세요. За би энэ 1 тэрбум бооны эзэн болно гэж байгаа гараа өргөрөө. 와, 제일 먼저 손 들었어요, 우리 사장님. 네. 자, 이제, 17명밖에 없습니다, 아직. 더 많은 임페리얼들 나올 텐데요. 반드시 우리는 임페리얼이 될 수가 있습니다. За одоогор бол 17 Imperial Master төрсэн байгаа. Та үнэхээр шийдвэрээ гаргаад тууштай явж чадах юм бол Imperial Master болох боломж бүгдэнд нь байгаа шүү. 네, 요거는 이제 프로모션을 금액으로 한 건데요. 자, 해외여행은요, 저는 여행을, 회사에서 보내준 여행을 다 갔다 왔잖아요. 근데 현금으로 받는 것보다는요, 여행으로 직접 가셔야지만, 훨씬 더 여운이라던가 감동이라던가 그런 게 남습니다. 그래서 절대로 아, 현금으로 받지 마시고, 저는 꼭 여행을 가셨으면 좋겠어요. Одоо саяны гарсан формашн гээ шагнал гэдэг исэн шүү дээ. Аялалтаа бэлэн мөнгнүүд исэн шүү дээ манайхан. Энэ дээр болохоор яг нэг аяллахаа оронд хүмүүс ингээд бэлэн мөнгө бас авч болох юм байна л да. Гэхдээ одоо энэ манай лекц уншиж байгаа багшийн хувьд болохоор яг нөгөө Star Master болоод аялалд явсан хүний хувьд хэлэхэд аялалд явах юм бол хүн үнэхээр ингээд гоё сэтгэл хангалуун байдаг. Маш гоё дурсамжийг бүтээдэг. Маш их тийм эрч хүчийг авдаг. Тийм болохоор болж өгөл ингээд ийм цолонд хүрээд юу бол битгий ингээд мөнгө аавна гэж битгий бодорой болж өгөл яг ингээд компаниас явуулж байгаа тэр аялалд нь явсан хамаагүй илүү шүү гэдгийг бас энэ дээр хэлмээр байна гэж. Мөнгөний авч 네. болд юм байна те. 저는 이제, 샤론로즈 여행을 저희 엄마랑 갔었고요. 근데 스타 여행은 저희 엄마, 아빠, 남편과 이렇게 갔었거든요. 근데 정말 너무나 행복했고, 정말 너무 좋았습니다. За би болохоор Sharer Rose Master дээр би ээжигээ авч аялсан байдаг. Star Master болохдоо ээж аав хоёроо нөхөртөөгөө аваад аялсан. 음, Үнэхээр ад жаргалтай цагийг өнгөрүүлсэн. Үнэхээр мартагдахын аргагүй гоё байсан гэж. 네, 2번 여행을 갔다 오니까요. 이제 크루즈 여행을 언제 가냐고 기다리고 계세요. 이제 빨리 로얄이 돼야지. 이제 또 크루즈 여행을 가야겠죠. Хоёр удаа аялалд яваад ирсэн чинь дараагийн нөгөө хөрөө аяллыг бүр ингээд сэтгэл дотроо төсөөлөд хүлээдэг болсон. Би одоо шуухан шиг Royal Master болоод 네, хөрөө аялалд 크루즈. 네, 크루즈 явахаар хэлж 여행은요. байна. 크루즈 여행은 보니까 1인당 400만 원이네요. 근데 실제로 가서 이렇게 하는 거는요, 훨씬 더 크다고 합니다. 그래서 우리 사장님들 빠른 시간 안에 샤론 로즈, 스타, 로얄 가셨으면 좋겠습니다. Яг нөгөө хөрөө аялалд нэг хүний аялахт мөнгөнд дүн ингээд 4 сая вон гэж тооцдог. Гэхдээ тэр мөнгөтэй харьцуулахын аргагүй гоё үнцэнтэй аялал байдаг гэж. 자, 이제 우리 성공자 클럽의 핀이 있죠. 네. 이제 오토팜 회사가 바뀌었어요. 그쵸? 5월 달부터. 네. 6개월 동안 6번 유지하게 되면 이제 오토팜 회사 클럽에 들어갈 수가 있습니다. 바뀌었습니다. 5월 달부터. 지난번에 어떻게 돼 있었지? 12번? 지난번은 12번, 1년에 12번 판매서 유지가 돼야 됐었는데요. 5월 네. 달부터는 이제 6개월
동안 6번 유지가 되면, 그 대신 빼먹으면 안 돼요. 6개월 동안 연속으로 6번이 되면 이제 오토파면사 클럽에 들어갈 수 있습니다. За энэ нөгөө нэг цолны болон авж байгаа орлогоор нь бас ингээд хуваарлаад клубүүдэд хуваарлцдаг байгаа. Тэгээд автомат CS мастерын клуб гэж байд юм байна. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр урд нь жилд 12 удаа сэлж мастер ингээд тасралтгүй хамгаалах юм бол автомат сэлж мастерын клубд ордог байсан бол сая 5 сараас эхлээд 6 сарын хугацаанд 6개월 동안에 6번이에요. 네, 네. 그 대신 6살의 건너뛰면 후가 안 돼요. 들어가다 6개월에 한 번씩은 유지가 돼야 돼요. 건너뛰면 안 되고. 6개월 계속 가야 되는 계속 거죠. 6개월 연속으로 6번 유지하게 되면 이제 오토파면사 클럽에 들어갈 수 있습니다. 6 сарын дотор 6 удаа сэлж мастер хамгаалах юм бол автомат сэлж мастер болдог болсон юм шүү дээ. Урд нь 12 удаа хамгаалж аж автомат болдог байсан. Тэгээд энэ 6 сар дотор бол тэрийг бас мартаж болохгүй гэж нөгөө нэг сар болгон дараалал нь ингээд явсан байх хэрэгтэй юм байна. 자, 리더스 클럽은요, 연봉 1억 원 이상일 때 받는 클럽이 들어갈 수 있는 클럽이고요. 로열 리더스는 연봉 2억 이상, 크라운 리더스 클럽은 연봉 4억 이상에 받는 분들을 이야기합니다. За Leaders Club гээд болохоор нийт орлого нь 100 саяас дээш орлоготой хүмүүсийн одоо ордог тийм бас клуб байгаа юм байна. Oriole Leaders Club нь болохоор сард 200 саяас дээшээ, Crown Leaders-ийн клуб нь болохоор сард 400 саяас дээшээ орлоготой чтийн хамрагддаг ийм клубуд бас байд юм байна. 나, 우리 모두 다 크라운 리더스 클럽을 목표로 빠른 시간 안에 들어갔으면 좋겠습니다. За бүгдээр ямар ч байсан одоо өөрөөрөө төлөвлөгөө гаргаад Crown Leaders Club-ийн гишүүн болохын төлөө хичээцгээе. 자, 또 이제 교육수당이 있는데 이 교육수당은요, 교육센터를 운영하는 센터장님한테 지급되는 수당입니다. За сургалтын одоо урамшуул гэж бас олгодог. Энэ болохоор сургалтын төв одоо үүсгэн байгуулсан төвүүдэд олгодог юм урамшуул бас байдаг. 자, 그래서 우리 사장님들, 우리는요, 저는 이 마케팅이 비전이라고 생각합니다. 그래서 얼마만큼 많은 분들한테 이 마케팅을 제대로 진심을 담아서 전달하느냐에 따라서 달라질 거라고 생각해요. За миний хувьд бол маркетингийн төлөвлөгөө бол үнэхээр одоо нөгөө та нарын барьж авах ёстой нэг багаж хэрэгсэл гэж би бодож байна. Өөрөө маш сайн ойлгоод хичнээн нэг итгэлтэйгээр, хичнээн нэг одоо итгэл үнэмшилтэйгээр, өөртөө итгэлтэйгээр бусад хүмүүстийн маркетингийн төлөвлөгөөг зааж одоо тайлбарлаж, ойлгуулж чадна. тэрийг дагаад та нарын амжилт бас өөр байх болно гэж. 자, 우리가 해야 될 일은요, 내가 먼저 애용하고 사람들을 만나서 데모해주고 마케팅을 풀어주고 그 세 가지가 저는 가장 중요하다고 생각합니다. Бидний хийх ёстой хамгийн түрүүнд хийх ёстой алхам болохоор өөрсдөө бүтээгдэхүүнээ хэрэглэж үзэх ёстой. Бүтээгдэхүүнээс авсан сэтгэл ханамжаа бусдад хуваалцаад бүтээгдэхүүнээ бариад хүмүүстээр очиод бүтээгдэхүүнийг тайлбарлан хэрэглүүлж явах явцдаа маркетингийнхаа гол онцлогийг тэр хүмүүст ингэж шидэж өгөх юм бол таны хийх ёстой хамгийн ихний 3 алхам энэ 3 гэж байна. Өөрөө хэрэглэх нь байна, бусдад хэрэглүүлэх нь байна. Хэрэглүүлж явах явцдаа маркетингийн төлөвлөгөөг бас тодорхой хэмжээгээр ойлгуулах хэмжээний болох ёстой гэсэн үг юм. 자, 우리 마케팅을 보셔서 이제 아실 거예요. 눈치채신 분들 아실 텐데요. 절대 혼자서는 이걸 할 수가 없습니다. 우리는 반드시 목표가 있어야 되고 그 목표를 향해서 함께 팀워크를 만들어야지만 임페리얼까지 갈 수가 있습니다. Үнэхээр бид нар энэ бизнесийг хийхэд та ингээд ганцаараа бараа аваад хүмүүст очиж хэрэглүүлээд хүмүүст ингээд яриад яв гэж байгаа юм огт биш шүү. Ямар нэгэн зорилго тавьчаа тэр зорилгодоо хүрэхийн тулд тэр зорилгод хүрэхэд биднэрт заавалчгүй баг хамт олонны хүч хэрэгтэй байдаг. Тийм болохоор баг бүрдүүлээд хамтдаа одоо хичээгээд явах юм бол заавал амжилтанд хүрдэгэ. 자, 우리 사장님들, 우리 마케팅에서요, 세일즈 마스터는 오래 하는 게 아니에요. 기본으로요, 세일즈 마스터가 아니라 다이아몬드 마스터, 샤론 노즈 마스터의 구도를 잡고 함께 팀워크만 만든다면요, 우리 사장님들 정말 빠른 시간 안에 성공할 수 있을 거라고 저는 생각합니다. Тэгэхээр бидний одоо хамгийн эхлээд магадгүй бизнес эхэлж байгаа хүмүүс за би ямар ч байсан sales master болъё гэж зорилго тавьж байж магадгүй sales master бол таны хамгийн анх тавих ёстой зорилго биш гэдгийг дахин хэлье. Та diamond master, sharon rose master-аар өөрийнхөө багийн зураглалыг гаргаад тэр зорилгынхаа дагуу явах юм бол маш удаан амархан sales master-ыг хийгээд ингээд цаашаа явчихдаг гэж. 네, 저는 올해 우리 사장님들이요, 다이아몬드 마스터 이상, 다이아몬드, 샬롯 노즈 마스터까지 같이 팀워크를 발휘해서 올 한 해 멋진
성장할 수 있는 우리 사장님들 되시길 바라면서 제가 강의 마치도록 하겠습니다. За тэгээд энэ жилдээ тий ямар ч байсан Atomic-ийн бизнесийг сонгож орж ирсэн та нартай баярлалаа. Diamond Master болон Pararos Master, Star Master-ийн зураглалаар өөрийнхөө багийг бүрдүүлээд заавал тэр нэг зорилго тавиад тэр зорилготой хүрсэн одоо гайхалтай захирлууд болоосоо гэж хүсээд өнөөдрийн лекцээ өндөрлөё. Баярлалаа.